Эрхэм үзэгчид та бүхэн сайн байцгаана уу? Та бүхнийхээ энэ өдрийн амар амгалан айлтгая. Ингээд энэ удаа та бүхэндээ саяхан Бээжинд болж өнгөрсөн Хятадын төвийн эдийн засгийн ажлын хуралдааны тухай тайлбараа сонсохоор бэлтгэсэн байгаа юм аа. Ер нь энэ жилийн хувьд бол Хятад улс маш их амаргүй ер бусын он жилийг туулсан. Оны эхнээс эхлээд Хятад улсад коронавирусын ноцтой сорилт учирсан дэлхийн чанартай эдийн засгийн уналтад тулгарсан ганц талт үзэл буюу худалдааны ивээх үзэл, худалдааны дайн гэх мэт ийм гурван том сорилтод тулгарсан ийм жил байсан, амаргүй жил байсан. Эргээд харахад Хятадын засгийн газар эдгээр сорилтуудыг маш амжилттай туулж өнөөдрийн хувьд дэлхийд цорын ганц эдийн засгийн эерэг өсөлттэй ийм эдийн засгийн гол цогц болж хөгжиж дэлхийн хөгжлийг дайчилж дэлхийн эдийн засгийг дайчилах гол хүчин болж ийм хүнд нөхцөлд ийм гайхамшигтай амжилтыг бүтээснийг бол энэ мөчөд дуртахад үнэхээр бахархууштай байгаа юм аа. Бид бүхний мэдээжээр энэ оны 1-р сарын 23-ны өдөр хүн бүхэнд мартагдашгүй цар тахал анх эхлээд Ухаан хотод 1-р сарын 23-ны өдөр хөл хорж байх үеийн байдлыг одоо санахад үнэхээр амаргүй тийм цаг мөч байсан гэж бодож байна. Яг энэ өдөр Ухаан хотын хэмжээнд хөл хороо тогтоох ийм томоохон шийдвэр зэргийг Хятад улсын дарга Ши Жинпин зориг зүрхтэйгээр гаргаж хамгийн эгзэгтэй мөчөд хамгийн оновчтой хамгийн шийдэмгээ авахгүй хийсэн нь бол цар тахлыг ялан давах хамгийн мундаг эхлэл байсан гэж үзэх ёстой. Энэ бүхэн бол дэлхийн нийтийн нүдэнд ил байгаа зүйл л дээ. Ухааны цар тахлыг тогтоом бариад Хятадын олон нутагт гарсан цар тахлыг тогтоом бариад хамгийн түрүүнд цар тахлыг үр ашигтай тогтоом барьж хамгийн түрүүнд эдийн засгаа сэргээж хамгийн түрүүнд эдийн засгийн эерэг өсөлтөнд хүрсэн ийм улс орн байсныг энэ мөчөд дүгнж хураангуйлж хэлэхэд үнэхээр бахархалтай байна. Энэ 2020 оны хувьд Хятад улсын алс хэтийн хөгжил стратегийн хувьд бол маш томоохон эхлэл гараа тэгвэл өөрчлөлтүүд гарч байгааг заавал хэлэх ёстой баха. 13 дугаар 5 жилийн төлөвлөгөө амжилттай өндөрлөж 14 дугаар 5 жилийн төлөвлөгөөг эхлүүлэх гэж байгаа энэ гарааг баттай тавьсан нэг жил байлаа. Үүнээр барахгүй 2035 оны алс хэтийн хөтөлбөрийн маш бат бэх сайн юм гараа энэ оноос эхэлж байна гэж хэлэх ёстой. Хятад улс бол 2020 онд томоохон бодлогын өөрчлөлт гаргасан нь бол дотоодын том эргэлтэд түшгэлж дотоод гадаадын эргэлтийг уялдуулсан ийм эдийн засгийн өсөлтийн хэлбэрийг дэвшүүлсэн байгаа. Энэ бол үнэхээр энэ худалдааны ивээх үзэл газар авч байгаа, худалдааны маргаан газар болгонд дэгдэж байгаа, тэгвэл ганц талт үзэл газар авч байгаа. Дэлхийн нийтийг хамарсан цар тахлын энэ хүнд хэцүү нөхцөлд шинжлэх ухаанчаар байдлыг судалж дүгнэж шинжлэх ухааны үндэслэлтэй гаргасан ийм томоохон шийдвэр гэж хэлэх ёстой. Дотоодын том эргэлтэд хамгийн түрүүнд ямар асуудал байгаа бэ гэхээр хамгийн түрүүнд бол дотоодын эрэлт хэрэгцээг нэмэгдүүлэх, зах зээлийг хөгжөөнтэй болгох, нийгмийн дэвшлийг улам ахиулах гэдэг ийм логикаар ирж яригдж байгаа юм. Зах зээлийн эрэлт хэрэгцээг нэмэгдүүлнэ гэдэг нь хамгийн түрүүнд хүмүүсийг ажиллаар хангах асуудал тохиолдож байгаа. Ингээд ажиллаар хангахыг сайжруулж маш олон хүмүүсийг ажиллаар хангаж энэ хүмүүс цалин хөлстэй болж худалдан авах чадвартай болж үүний улмаар зах зээлийн эрэлт хэрэгцээ улам сайжирч ингээд эдийн засгийн улам хөгжөөнтэй болно гэдэг энэ дотоодын том эргэлтийн яг зангилаа хогцооны асуудал нэм дээр байгаа. Тэгвэл өмнө хэдэн жил хэрэгжүүлсээр ирсэн зарим стратегийн бодлогуудыг энэ үед улам чухал байранд тавьж төлхөө хөгжүүлэх нь бас энэ дотоодын том эргэлтэн байна.
уялдаатай байгаа асуудал юм. Жишээлбэл баруун бүсийг нээн хөгжүүлэх, төв бүсийг сэргээн хөгжүүлэх, тэгвэл зүүн хойдын хуучин аж үйлдвэрийн баазыг одоо сэргээн мандуулах гэх мэт энэ стратеги дотоодын том эргэлтийн хэмжээнд багтаж байгаа юм чухал асуудлууд байгаа юм аа. За ингээд дотоод гадаадын хос эргэлтэн төшгөлнө гэдэг нь миний ойлголтоор бол за нэг бүс нэг замын дагуух улс орнууд хамгийн түрүүнд бол дотоод гадаад хос эргэлтэд хамрагдаж энэ игнэнд хамрагдаж байгаа. Яагаад гэвэл нэг бүс нэг зам дагуух орнууд болоод хятад улсын худалдаа эдийн засгийн харилцаа маш нэгт байгаа. Нийт бүтцээрээ холбогдсон байгаа. Одоо маш их уялдаатайгаар ирээдүйд чиглэсэн юм алхмууд хийж байгаагаар энэ дотоод гадаадын одоо хослуулсан ийм стратегийн чухал байранд тавигдах ёстой. За ингээд дотоод гадаадын энэ хос эргэлтийг уялдуулах бас нэг чухал гогцоо бол хятад улс болоод хөгжиж байгаа орнууд хоорондын эдийн засгийн хамтын ажиллагаа, тэгвэл хятад улс болоод Европын холбооны хоорондох хамтын ажиллагаа гэх мэт ийм чухал зүйлүүд заавал одоо бичигдэж орох ёстой. За ингээд 2020 он бол дэлхийн нийтийн хувьд хүнд сорилтод тулгарсан, эдийн засгийн уналтад тулгарсан, зах зээл одоо хомигдсон, хүмүүсийн орлого буурсан, эрүүл мэндээр хохирсон ийм хүнд нөхцөлд байгаа боловч дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэвшүүлсэн мэтээр дэлхийн улс орнууд ганцаар биш харин гар гараан холбогч байж цар тахалтын еврошигтэй тэмцэж одоо эдийн засгийн сэргээх талд болон сайн хамтран ажиллах нь энэ цар тахлыг хэлэн давхад зангилаа байгаа юм аа. Тэгээд энэ талаар бас одоо энэ төвийн эдийн засгийн ажлын хуралдаанд бас дахин онцлон хэлснийг дурдах ёстой байхаа. За ингээд Евробусын гайхамшигтай ийм 2020 он хятад улсын хувьд одоо ингээд утгагүй хөнгөрөө нотох гэж байна. Тэгвэл эх жил 2021 онд одоо энэ төлөв байдал ямар болох вэ гэдгийг та бүхэн мэдээж надтай адилхан сонирхсаар байгаа. Тийм учраас энэ талаар би бас өөрийн бодсон хэдэн зүйлийг тайлбарлаж хэлье гэж бодож байна. Энэ хятадын 200 жилийн стратеги гэж хэлдэг шүү дээ. 1921 оноос 2021 он бол Хятадын коммунистын байгуулагдсан 100 жил. 1949 оноос 2049 он бол бүгд найрамд Хятад улс байгуулагдсан 100 жилийн гэж энэ 200 жилийн зорилтын одоо яг зангилаа дээр байгаа 2021 он. Өөрөөр хэлбэл 100 жилийн зорилтыг биелүүлж нөгөө 100 жилийн одоо зорилтыг урагшлах юм анхны жил байх учраас томоохон ач холбогдолтой гарцаагүй. За ингээд ийм том одоо онлын талын зүйлийг ярихын дагуу бас бодиттой амьдралтайгаар та бүхэндээ эх жилийн төлөв байдлыг гол зүйлийг дурдаад өнгөрье гэж бодож байна. 2021 оны дур зургийг ингээд аваад үзэхэд хамгийн түрүүнд бол инновацийн юм чухал зангилагын жил болно. Яагаад ингэж хэлдэг юм бэ гэхээр өнгөрсөнд Хятад улс бол инновацийн ажиллагааг голдуу аж ахуйн нэгжүүдэд түшгэлж, аж ахуйн нэгжүүд патентын эрх авч шинэ бүтээгдэхүүн гаргаж зах зээлд шинэ бүтээгдэхүүнөө өрсөлдүүлж ашиг олж улмаар улсад татвар төлдөг ийм хэрэгэлтэй одоо инновац явагдаж байсан. Энэ хэлбэр өөрчлөгдөөд улс орны өндөрлөгөөс инновацийн ажлыг зохион байгуулах болж байгаа нь энэ хамгийн том өөрчлөлт. За хэлбэрийн хувьд улс орноос бүсчилсэн нутгуудад инновацийн томоохон төвүүдийг байгуулж энэ төвүүдээр дамжуулж Хятадын том одоо аж ахуйн нэгжүүдтэй хамтран ажиллаж ийм хэлбэрээр одоо улс орн шууд инновацийн ажилд оролцож зохион байгуулж удирдах болсон нь бол инновацтай хөгжих маш чухал зангилагын алхам болж байгаа гэж хэлэх ёстой. За энэний дагууд нь бас нэг зүйлийг чухалчлаад хэлэхэд 2021 онд Хятад улс зангилагын технологийн талд бол биеийн дааж хөгжих санаачлалтай байранд байх энэ ажлыг одоо олчилж хийх гэж байгаа. Яагаад зангилагын
технологи гэж хэлдэг юм бэ гэхээр жишээлбэл одоо дэлхийд технологийн монополчил явуулж технологийн монополчлолоор дамжиж бусад орныг одоо иргэшилтэн оруулах юм орлого цаан бус байгаа. Жишээлбэл одоо компьютерийн одоо технологи гэвэл чип гэж зүйл байна. Гэх мэтийн маш олон дээд технологийн одоо патент эзэмшсэн улс орнууд эдгээр одоо онцгой эрхээр дамжуулж бусад орныг одоо нөлөөлөх, дарамтлах одоо ийм монопол явуулах юм хандлага байгаа учраас хятад улс Зангилагийн дээр дурдсан шинэ дээд технологийн салбарт бие дааж судлан үйлдэх, бие даасан патентын эрхийн одоо санаачлагт эрхийг одоо гартаа авч биеийн дааж хөгжих юм замнах нь бол эрх хичээлийн одоо гол дүр зургийн нэг болж байгаа юм аа. За ингээд 2021 оны хувьд бол саяын хэлсэн дотоодын том эргэлт, дотоод гадаадыг уйлдуулсан хос эргэлт энэ технологид тулгуурлан хөгжих, Зангилагийн технологид бол бие даасан санаачлагч байранд байж хөгжих, ажлын байраар хангах гэх мэтийн одоо өнгөрсний амжилтуудыг улам бэхжүүлсний үндсэн дээр 21 онд бол цар тахлыг тогтоом барихуулаад үйлдвэрлэлийн хөгжүүлэхийн ажлыг улам сайн уялдуулж, улам сайн хөгжих юм дүр зураг зүгээр бидний санаагаар биш аяндаа ингээд гарч ирж ийм дүр зураг бидний нүдэнд үзэгдэж байгаа нь бол 2020 оны Хятад улсын засгийн газар Хятад улсын ард түмнийг дагуулж удирдах одоо хийсэн өмнөх ажлуудын зайлшгүй өдөн гэж хэлэх ёстой. Тийм учраас энэ төвийн ажлын хуралдаан Хятад улсын ард түмэнд тэгвэл дэлхийн нийтэд маш эерэг, маш сайн сайхан юм дохиог итгэлийг өгч байгаа болов уу гэж энэ хүчүүд бодож байгаа юм аа. Жишээлбэл одоо эргэн тойрны нэг бүс нэг замын улс орнуудтай Хятад улс гадаад дотоод хос хэрэглэлтийг уялдуулан хөгжих ийм цар хүрээнд бол хамтын ажиллагаагаа улам цааш хэрэгжүүлж том төслүүдийг улам цааш одоо ахиулж хамтын ажиллагаагаа өндөр шатанд хүргэх нь зайлшгүй. Ер нь эргэн тойрны орнуудын хамтын ажиллагааж бас 2021 оны шинэ стратегийн төвшөнд бол улам цаашид ахина гэдэг нь бол одоо гарцаагаа болж байгаа юм аа. За ингээд энэ удаа та бүхэндээ саяхан болж өнгөрсөн төвийн эдийн засгийн ажлын хуралдааны тухай одоо гол зүйлийг тайлбарлаж хуваалцлаа. Анхаарал тавьжсан та бүхэндээ маш их баярлалаа. Ирэх цагийн энэ нэвтрүүлгээр